Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа би анагаахын сургуулийн оюутны зөвлөлийн эрдэм шинжилгээний албанаас намуна болон Улам мэдчилж байна. за тэгэхээр бидний өнөөдрийн энэхүү подкастыг эхлүүлж байгаа хамгийн том зорилго маань болохоор ирээдүйн эмч мэрэгжилтнүүд болон одоогийн эмч нарт маань тулгамдж байгаа асуудал аль эсвэл ямарваа нэгэн зүйлд одоо зөвлөгөө тиймэрхүү зүйлд хэрэг болох юм болов те шийдэл нь болж өгөх юм болов гэсэн үүднээс энэхүү подкастыг эхлүүлж байна. За тэгэхээр өнөөдрийн хамгийн анхны эхний подкастын маань зочноор би анагаахын сургуулийн харилцааны ур чадварын техникийн багш үүсгэн байгуулагч профессор Наран Чимэг багш маань оролцож байна. Сайн байцгаана уу? Урилга хүлээж авч маш их баяртай байна. Баярлалаа. За тэгэхээр бид нэр болохоор бидний зүгээс танд нэг юм 16 асуултыг бэлдсэн байгаа. За тэгээд та энэ дээр одоо өөрийнхөө зүгээс үнээр гожиглолтойгоор хариулж өгөхийг бид нэр хүсэж байна. За тэгээд хамгийн ихнийх нь болохоор яг хамгийн анагаахын салбар руу орж иж болох бодолтой байсан бэ? Бүр хамгийн анханаас нь ингээд бодол бага насаач гэсэн давхар дурдаад юм бодоод үзвэл. За тэгэхээр ер нь бол монголчууд эмч хүнийг багш хүнийг их дээдлэн хүндэтгдэг байсан. Яг л эмч багшууд тус одоо монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө боловсролын төлөө гол ажиллах хүний нөөцч гэж үздэг л дээ. Тэгээ яг нэг дурсамжийг санахад 8 дугаар ангид манай 10 жилийн ангийн нэг хөвгүүний гидсэн өвдөөд бүр бараг гэлж уйлаад маш их хүчтэй өвдөлт өгөөд энэ 1-р эмзэг дээр очиж исэн. Тэгээ би дангаараа очичоод одоо яаж аав гэтэл итгэн цагийн дараа бүхэлснийг тооцоол инээдсэн гарч ирж исэн. Ингээд тэрийг хараад ийм амархан эдгийчдэг юм уу гэсэн тийм сэтгэлдэл төрөөд тэр үеэс эхэлж бол ер нь бол эмч болъё гэж бодож исэн. Тэгээ химийн хичээлд их дуртай, математикийн хичээлд дуртай. Яг намайг эсэлтийн шалгалтаа энэ сургууль дээр өгч байхад хим, математик, орос хэлээр шалгалт авч исэн. Тэгэхээр таны ингээд төгссөн мэргэжлийн болохоор хүүхдийн хэмжээр бол төгссөн гэсэн шүү дээ тий. Тэгээ ер нь бол яагаад ингээд хүүхдийн хэмжээг сонгоод тэгсэн юм яагаад ингээд яасныхан дараа харилцааны ур чадвар гэдэг техник сонгож ингээд багшилж байгаа вэ? Тийм хүүхдийн эмч гэхээр ер нь бол тэгээд сургууль одоо мэргэжлээ сонгохгүй эмч олно л гэж бодож исэн. Тэгээ яг тэр үед энэ сургуулийн одоо энэ оюутны соёлын төвд сургуулийн удирдлага тийм хичээл одоо хурц зарлаад өндөр оноо авсан эхний 10 хүүхдийг гадаад сургана гэсэн тийм мэдээ авч ирсэн баггүй. Бидний үед чинь нөгөө сургуулиас нь алтан медальтай төгсөхдөө шууд одоо гадаадын хуваар авчдаг. Гадаадын гэдэг нь дандаа социалист орнд явах юм хуваар. За тэгээд надад бол ердөө эхний 10 ингээд шалгалтууд амжилттай өгсөн учраас 3 дугаар байранд орж исэн л да. Тэгээд удирдлагуудтай уулзтал Кубад шүдний эмчээр яв гэсэн баг. Тэгээд 17 настай хүн Кубад нөгөө хартай царайтай хүмүүстэй уулзсан юу вэ? Үгүй гэ баг хоолой зангираад би ямааргүй байна гэсэн бодоод тэгээд яг тэрнээс өмнө манай орцны нэг эмч ихч байдаг гэсэн. Чи одоо Оросд сурах хэрэгтэй хүүхдийн эмч маш чухал. Дэлхийд ганцхан байдаг хүүхдийн эмчийн дээд сургууль Ленинградад байдгийн гэдэг тийм мэдээлэл өгчихсэн байсан. Жингууд нь шууд би тэр комиссийн би Ленинградын хүүхдийн эмчийн дээд сургуульд сурмаар байна гингууд шууд зөвшөөрөөд ингээд азтай тэр сургуульд бол ингээд хуваарлагдаж очижсэн. Тэгээд дараа нь бол сургууль руу ингээд харилцааны ур чадвар гэхэд бид нар Оросд суралцж байхад 1-р курс тасрагчийн дадлага, 2-р курс цэвэрлэгчийн дадлага, 4-р курс эмчийн дадлагыг Монголд ирж хийж исэн баг. Тэгээ яг тэр үед ингээд зөвлөлтөд сурч исэн. Тэгээ Оросын тэр Ленинград гэдэг чи одоо би танд дандаа түүх ярьж өгөхгүй дээ шүү дээ. 1979 онд яг оюутан болоод очиход яг Ленинград тэр нөгөө дэлхийн 2-р дайн эмээ өвнөр бүгд ийсэн. Яг тийм он цагууд. Тэгээ эмээ өвнөр нь бид нарт маш их түүх ярьж өгдөг. Амьдрал гэдэг бол их утга учиртай ах хэвээр дайн дажин байх ёсгүй. Та нар ямар их тийм хамаагүй хоол унданда мөнгө зарцуулж юм гэж бид нарыг айгүй тийм хүндлэнгийн мөртлөө их тийм юу яадаг гэсэн баггүй юм. Одоо зөвлөдөг тийм. Тэгээд багш нар нь хүртэл айгүй тийм ингээд
гэрээ санаж байна уу? Хичээлээ ойлгохгүй байна уу гэж баг нуруу хийлээ тэ. Тэгэл ингээд оюутан хичээлүүд нь аягүй сонирхолтой явагддаг байсан. Тэгэл хичээл орж байгаа багш болоо та нарт тийм мэдрэмж өгдөг ах тэр багш шиг болох юмсан. Тийм ч хичээл заам гэж би чинь баг хүүхдийн ортопедийн эмч олъё гэл хүүхдийн халдвартын эмч олъё гэл нөгөө профессор багш нарынхаа тэр дүр төрхийг хараад бид нар аягүй их тийм одоо няран энэ хүүхдийн сурагч гэсэн Шабалов багш манад няран дадлаг орж исэн байхгүй. Тэгээ би одоо ингээд тэр чинь бас хэцүү шүү дээ орс хэл ингээд яг унган сурах бас хэцүү. Тэгэл очоод асуудаг гал ингээд очиход надаас ганцхан асуулт айгүй ба инээж асуудаг байхгүй. Тэгээд хариулж чадахгүй уурлахгүй уучлаарай наран чамд дахиад хармаар байна гэдэг энийг гаргацдаг байхгүй. 2 очлоо 3 очлоо би ч уур хүрний эзэн нөгөө хичээлээ нөгөө яаж чадахгүй юм чинь. Тэгээд тэр багш нарын тэр төр төрхийг хараад Монголдо ирээд дүүргийн эмнэлэг бидний үед хуваарлдаг байсан. Нэг сайхан эрүүл мэндийн яамнаас тэгээд яг манай одоо хуучнаар одоогийн Баян Зүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг Найрамд дүүрэг гэдэг нэртэй шууд хуваарлагддаг тэнд очоод харин азар манай сургуулийг тгсэн хит хитэн ах эгч нар тэнд ажиллаж исэн байхгүй. Тэгэл тэднээсээ зөвлөгөө аваад гэхдээ л нэг жоохон сэтгэл маань нэг дундуур байсан юм тэр дадлагаа хийж ахад эмзэгтэр ахад нэг харилцаа хандлага нэг тийм Орсын нэг хүний хүндэтгсэн юм жоохон дутагдaltaй харагдсан. Тэгээд толгойд маань яагаад уурлаад амлаа юм савлагч нар нь яагаад ингэж амлаа яагаад энэ хөрхийн ингээд те ийм хүү одоо амь насны юм байхад загнаад амлаа гэдэг бодол тээж байгаа. Тэгэл юрдаа сургууль руу ирээд л хандлага гэдэг үг хуулинд байхгүйг олж мэдсэн. Дээд боловсролын хуулинд мэдлэг чадвар дадал гэж идэг. Дадал гэдэг чинь нэг ямиг олон дахин хийдэг. Гэхдээ манай эрдэмтэн профессорууд бол ёс зүй гэдэг хичээлийг ордог гэсэн. Эмчийн ёс зүй этика гэдэг. Гэтэл бидний энэ тэнхим байгуулсан гол зорилго нь хүн байх, альваа юмд хандах гэсэн утга. Ингээд блок 5 тэр үед бол баг курс блокер хичээлдэг байсан л та. Тэгээд 4 цагийн хичээлээ зороод дараа нь 4 цагийн дадлага ороод ингээд нэг сайхан өдөр буюу 2016 онд сургууль маань дэмжиж бүхэл бүтэн харилцааны ур чадрын тэнхим гэж байгуулагдсан ийм төвхтэй юм байна. Тэгвэл ингээд бүрээ хамгийн анхнаасаа яг яагаад тийг анхаарах хэрэгэд багшлах болсон бэ? Таны нэг гадаадад одоо очиод бас багшлах боломж бол байсан байгаа байхгүй юу? Ингээд гадаадад сураад гэсэн хэрэг. Яагаад Монголын анхаарахтай ирж ингэж багшилсан бэ? Тэгээд мэрэгчлэрээ яагаад ингээд ажилласан бол ажилласан туршлагаасаа хуваалцаач гэдэг юм уу тий? Яг сургуулаа төгсөж ирээд дүүргийн хүүхдийн эмнэлэгт ажиллаж байхад хамт олон маш сайхан тийм баг хүлээж авч ирсэн тий. Савлагч нар маань их туршлагатай. Би чинь дөнгөж сургууль төгсөөд ирчихсэн. Тэгээ манай дарга чинь 3 жил ажиллаж байсан. Тэгээ чадварлаг эмч болно. Одоо ч олон юм ярьлаач гэдэг юм уу тий. Бид нар ч бас зоригтой юм хийлээ шүү дээ тий. Үнэхээр яг ингээл хүүхд үсгээр яг л адилхан шинж адилхан юм шиг байдалтай туршлагатай савлагч нар одоо ингээд та энэ хүүхдээ анхаараар энэ чи ер нь жоохон муудах гадаа ингэж айгүй тийм зөвлөдөг маш том мундаг мэрэгчлэнүүд байсан баггүй багаар. Тэгээ яг тэр үеэс яагаад энэ эмч нарыг дээд мэрэгчлэн савлагчийг дунд мэрэгчлэн гэсэн болоо гэсэн дахиад бодол орсон. Мэрэгжил бол хуваагддаггүй тий. Одоо манай Монголын магадгүй энэ өнгөрсөн нийгмийн хамгийн том алдаа дээд доод гэж би ингээд дүгнсэн. Эндээс олоод ээж аав нар хүртэл хүүхдийн хүсэл сонирхлоор мэрэгчлийн сонгодгүй би гоё одоо юу гэдгийг тоогооч олмоор энэ жолооч олмоор энэ гэдэг юм эсвэл мужаан сэлээсэр нэг авьяастай хүүхдүүд чинь янз янзын мэрэгчл сонгоно ш. Үгүй савлагч олмоор үгүй чи ядахтаа дээд мэрэгчлэн болч гэдэг юм уу тий. Тэгээд яг тэр цаг үеэс энэ савлагч мэрэгчлэнүүдийн энэ одоо үйл ажиллагаанд яагаад өөрчлөлт оруулж болохгүй гэж гэсэн юм бодолт хийсэн л дээ. Гэхдээ савлагч нартайгаа айгүй их баг олон ажилладаг байсан. Дахиад түүх ярихад 1980-аад он ардчилсан хувьсгал Монголд орж ирсэн маш том боломж нэгдсэн. Оюутан залуус та нар хаашаа яах юм гээд дэлхийн рүү нээлттэй болсон байна. Бидний үед чинь бүгд найрамд хятад ард тус хаалттай. Тэр итэл хүүхдийн эмчээр ажиллаж байхад эмч нарын аттестач гэдэг актер юм байсан. Тэрийг бүр нэг намын тогтолцоодоо намын дарга дүүргийн намын дарга гэж суудаг байсан байхгүй. Тэгээд тэр намын дарга чиний мөрөөдөл юу гэхээр би
англи хэл сурмаар байна гэсэн чи каталист орны хэл сурах гэлээ. Наад мөрөө цавтай сэдвэр гэж хэлж байгаа. Тэгэхээр заавал гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм нийгэмд бас бидний бол ажиллах яг юм завсрын үе байсан. Ингээд яг 1990-ад онд ингээд үйлдвэрүүд хаагдаад одоо та нарыг бол би хүнийг судалдаг энэ сайхан мэргэжлийг эзэмшиж байгаа учраас махан биетийн биш тэр нийгмээс судал гэж хэлгээд байгаа байхгүй. Тэр үед бол маш олон үйлдвэрүүд байсан шүү дээ. Одоо энэ бараг тэг гадны орны хүн ирчээд ямар олон үйлдвэртэй юм гэжсэн баг. Гэтэл бүх үйлдвэрүүд хувьчлагдаад магадгүй одоогийн энэ жоохон ядруухан амьдарч байгаа олон ээж аав эмээ өнөр ажилгүй болоод тэр итийхээс гадагшаага 8 яваад эхлэнгууд төрөлт багассан. 3 дугаар төрөх хаагдчихсан байхгүй. 3 дугаар төрөх хаагдаад Францын Нотр-Дамаг гэх каталогийн сүм болж ирсэн байхгүй. Ингээд манай эмнэлэг хүүхдэл үздэг байсан чинь манай эмнэлгийн нэг тасган хүүхэд нөгөө тасган том хүн. Ингээд өрхийн систем бас орж ирсэн 1991 он. Өөрөөр хэлбэл хүүхдийн эмч мэрэгжлийн нэг үндсийн жоохон буураад эхэлчихэж байгаа хүүхдийн тоо буураад. Гэхдээ бид нар ажилласаар л байсан л да. Тэгээд яг 95 онд манай Ленинград докторийн зэргийн хамгаалсан хүүхдийн багш профессор Скотер багш манд над руу холбогдоод эмч нарын мэрэгжил дэвшлүүлэх институт гэж ийсэн. Уус нь манай тогтолцоо заримдаа гоё хийсэн байхгүй. Эмч нарын мэрэгжил дэвшлүүлэх институт гэдэг нь сургуулаа төгссөний дараа эмчтэй холбоотой бүх асуудлыг шийддэг тийм институт. Тэрэнд одоо ингээд мэрэгчлэнээр ажилд орооч. Тэгээ гэр орныхонтойгоо зөвлөсөн чи юу чи эмчил болох чи яад офисын ажилтан болох гэдэг юм. Гэтэ яаж ч нөгөө эмнэлэг маань жоохон ингээл те нөгөө тийш ингээл өвчтөн байхгүй намайг бараг те том хүний эмч хий гэтэл би тэрийг мэдэхгүй учраас тэгээ юу ч гэсэн сургуулийн байгууллагад очиж уулзтал 10 жил хүүхдээ эмчээр ажиллачаад одоо энэ мэдлэг туршлагаа оюутнуудаа яагаад зааж өгч болохгүй юм. Тэгээд эртэл зүгээр сургалт хариуцсан мэрэгчлэнгээр 1 жил ажиллаж байсан. Тэр үед бол дээд мэрэгчлэн дунд мэрэгчлээ хариуцсан арга зүйч нэг байсан баг мэрэгчлэн. Ингээд сургууль руу иртэл 1996 оны 10 сарын 16-нд энэ институт татан буугдаад сургуулийн харьяанд ирсэн. Манай профессор Жигжидсэн багш маань бид дээд мэрэгчлэнүүдэд анхаарсан. Энэ дунд мэрэгчлэнүүдэд анхаараагүй. Энэ олон жилийн туршлагатаа наран чимгээр дунд мэрэгчлээ хариуцсан арга зүйчээр ажиллаулъя гэдэг санал байсан. Яг тэр үед би сэтгэл аягүй дундуур байсан байхгүй. Яагаад би ч 10 жил ажилласан тий бас эмч нартай ингэсэн. Дөнгөж сургууль төгссөн манай нэг одоо хамт ажиллаж байсан эмч мэрэгчлэнээ дээд мэрэгчлээ хариуцаад надаар дунд мэрэгчлээ хариуцсан. Тэгээд дараагаар маань мэдрэлийн үлзий аяар агшинчлаад бид нар хөдөө орон нутгаар очтол савлагч нар одоо яригдж байгаа энэ бага эмч нар эдгээр 20 жил ажилласан. Биднийд бол ямар ч сургалт явуулаагүй. Намайг цөлцсөн штэ гэд хоолой замгирч байгаа тийм мэдрэмжийг аваад тэгээд хажууд байсан профессор нараа чи ийм юм хөгжүүлэх гэдэг штэ гэд ингээд эргэл буцалтгүй 96 оноос савилгын шинжилгааныг мэдчихэж эмч нар нь савилгчтайгаа баг болж ажиллах юм байна. Эмч нар мундаг ажиллая л гэвэл савилгчаа хөгжүүлэх ёстой гэд тэгээд маш азтай тэр үед нөгөө өндөр хөгжилтэй оронд энэ мэрэгчлэнүүдийг сургана гэдэгт нь тэнцээд 98 онд энэ сувилгын боловсрол судлал Nursing Education-ээр Америкийн нэгдсэн улсын Орегон мужийн Портландад 1 жил сурсан Nursing School. Тэнгуудаа тэнд нөгөө савилгуу гэж юу юм, асаргч гэж юу юм гэдэг боловсролын төвшин. Тэгээд тэндээс бас нэг олж мэдсэн юм. Битгий та нар боловсролын хойноос савилгч нараа хөөцөлдүүлээ. Савилгч хүн гэдэг чинь эрүүл хүнтэй ажилтдаг. Эрүүл нийгмийг бүтээх ёстой гэд тэгээд 2003 онд сургуулийнхаа удирдлагад хэлээд эмч олж байгаа оюутнуудаа сувилгын энэ хуучин нөгөөнийг тариа тарилга заадаг байсан шүү дээ. Энийгээ сувилгын болоо гэдэг нэрээр дараа нь 2 дугаар курсын мэрэгжлийн суурь ур чадвар тэгээд 2 дугаар курсын даатгалыг манай тэнгэр хариуцж ирсэн учраас энийхээ агуулгыг өөрчилж ингээд эргэл буцалтгүй яг энэ зүйл рүү орсон. Гэхдээ дараа нь гартаа ажилтар ингээ хийгээд танаа эмзэгдээ танаа одоо шаасан дээр ажиллаж байгаа танаа эмзэгдээ дүлий хийлгүй эмч савлагч ажиллаад байх юм гэдэг одоо мэдээлэл иргэдээс аягүй хийгдэг байхгүй гомдол санал яаж англи тариагаа хийхдээ даралт үзэхдээ өвчтөнтэй ярилцахдаа юу харилцаа үүсгэхгүй байсан баг.
Тийм удаан тэгвэл бид нарт энэ хандлага харилцаа маш чухал юм байна гэж энэ агуулга горж ирээд тэгээд сургууль руу гал ингэж орсон доо. За баярлалаа. За та сайн хэлсэн шүү дээ. Оросдоос Америкийн нэгдсэн улс рээс ингээд за мэдээд хайр оронд явж байгаа үед за монголч вэ, гадаадч харьцуулах явдал зөндөө олон байгаа. За тэгвэл та Оросоос бол хууч гэдэг техник байгуулъя гэсэн одоо бодол төрсөн бол өөр гадаадд явж хахад давуу болон сул талуудыг харсан байгаа тэднэрээс болцож. Ер нь бол оюутнууд та бүхнийг залуу насндаа заавалчгүй хилэндээс алах гэж хэлэх гээд байна. Магадгүй хувийнхаа журмаар яад гэвэл бид нар нөгөө эндээ байхдаа тийм нэг баргалч заримдаа тэгтэртэй юу ээж аваасаа нэг холхон байж нэг яах юмсан заримдаа бид нарт нэг жоохон хатах хүү гэлчээр гомдоол тий тэгэл яг нөгөө Москва дээл Ленинград 5 хоног ингээ галт тэргэнд явж исэн л да. Тэгэл яг хилэндээс алхаад яг тэр оронд нь очоод өөрийнхөө орны сайхан юмыг тэр орны бүтээн байгуулалтыг хараад нэг жил болоо буцаад ирэхэд салхины хүртэл өөр агааг мэдэрч энэ чинь их орон юм байна гэдгийг мэдчихсэн. За Америкийн нэгдсэн улсад бол ингээ очиход бас та нарт бас хичээлээр ярьдаг байсан багтаа ингээл эхнийхээ өдөр ингээл тэр кампус руу ингээл орсон чинь хүмүүс нь над руу инээгээдсэн баг. Тийм би айгүй гахаад ямар ч юм өөр хүнтэй нээж амлаа ирэхээр чинь жоохгүй. Гэхдээ бүгдээрээ над руу яна намайг танихгүй чи яг нэг амбатаа гэж. Бид нар чи инээ зураг юм биш үү? Бараг энийг жахад юу дээр чи хүн шалаад тааж гэнэ. Яг тийм хүмүүжлэр хүмүүжигдээ авчичаад гайхаад тэгээд бас нэг жоохон юу бүх ингээл офс маягийн хувцастай ингээл цацсан манай багш нар чи ихтгэл тавьчих юм уу гэдэхгүй. Нөгөө багш нар амар ингээл пүүц мүцтэй те ингээд тэгэл бэста тэндээс пүүц бараг 100 болохоор шорт подол худалдаж аваад яг тэдний төвшөнд ороолаа. Хүн гэдэг чинь хувцас хунараараа биш гэдэг юм бэ. Би биний хүндэтгэж байгаагаараа тэр инээмсэглэл гэдэг ямар чухал юм гээд тэгээд би ингээд Монголда энэ сувилхан ухааныг хөгжүүлэх гэж байна гэхэд багш нар нь аяйггүй тийм одоо алдаа оног шууд хэлж өгч ирсэн. Өөрөөр хэлбэл Америкаас сурсан юм хүнийг огт ялгдаггүй. Хоёрдугаар өөрийнхөө эргэн гэдэгт нэг тавьж ирсэн баггүй. Одоо би жишээлбэл ингээд багш нар тэр арга зүйч юм оюутнууд намайг дагуулад том удирдлагууд дээр ингээд ороход хамгийн түрүүнд өөрийнхөө орны оюутан өөрийнхөө орны багш нарт ингэж ихлээр ханддаг байхгүй. Би бол тэдний оронд хоёр дахь жил олж байгаа байхгүй. Манай ч жоох эсрэг штэ тий. Танаа дээр орохоор ингээд оюутны цаашгүй гээсэ. Тэгээд тэнд ингээд авчаад ингэж талаа ердөө хүмүүс нь бол тэр ядуу байна уу траншэний гудамжинд ингэж тэр огт хамаагүй. Америкийн эрхэм гэдгээр айгүйх тэр хүндэтгэж байгаа юм нэгдүгээр харсан. Хоёрдугаар бол хууль эрх зүйн нь бол нэг автор хуулиндаа гэхгүй мөртлөө хүн болгон эрх зүйг айгүйх мөрдөж ирсэн. Гуравт нь тэр багшлаар яг юг судлах гэсэн ингээд тэгээд би ингээд нэг жилийн хугацаанд би сувилгууг ингээд гэхэд яг миний хүснээр бүх хөтөлбөрийг гаргаад эмнэлэг дээр нь очоод айлаар нь очоод одоо л энийг хөгжүүлэх гээд байгаа бүх юмыг судлуулж ирсэн ба. Тэгээд багш нартаа яг цаг тохирол ингээд ороход бүх цагаа бүх анхаарлаа бүр ингээд миний төлөө ингээд зариулж байгаа юм шиг ингэж байгааг хараад энэ хүмүүс бол нэг талаасаа нөгөө христийн шашинтнуудыг чинь бас христийн сүмдээ бидрийг их явуулдаг. Эхлээд ингээд янаас юу шашин бэ гэж ямар тийм шашин юу ч ярьдагсэн. Тэгээ нэг юм аяг хоол авчраараа хүн болсон гэдэг. Ингээ бүгдээр яриад тэгээс одоо нөгөө шашны эзэр ярих болсон. Тэнгууд бид нэр тайлцсан өрөөнд энэ ингээд гэр бүлээр Монголоос ирсэн байна. Та нарт унаа байх уу байхгүй гэсэн хүүхдүүд чинь юм гэсэн чинь одоо энэ Монголоос ирсэн байна. Манай одоо энд анх удаа ирж байгаа. Хин туслах хасаа өдөр хин одоо дэлгүүр явж өгөө. Тийм юм хин үзүүлэхүү гэж бид хуваар гаргаад юу энэ шашин гэж бодож ирсэн хүмүүс чинь шаа өдрөөр ингээд винцлээ. Туслаад нүд төрөгч хурж ийн хүүхдүүдийн чинь сургууль ямар байна гэдэг ингээд тэгээд би шашны цаан сэтгэл гэж яддаг юм байна. Сурах юм энэ орноос маш их юм да гэж тийм сайхан дэрвэн сэтгэлээр Монголда ирээлийн сувилгын ухааныг хөгжүүлэх суурийг тавьсан да. За тэгвэл сая л та харьцал хийлээ шүү дээ. Энэ бол улс дээр байсан бол одоо та таны сурж исэн үеийн одоо оюутны үе бидний сурж байгаа оюутны үе хоёр ямар ялгаатай байгаа бидний одоо давуу тал юу байгаа таны хайж байгаа зүйлүүд юу байна гэдгийг өөрийнхөө бодлоор хэлээч. Тийм үнэхээр давуу сул тал аль алинд нь байна.
давуу тал гэдэг нь бидний үед нөгөө сургалтын төлбөргүй тийм улс таа. За боломжийн сурвалж бүр илүү цалин стипенд гэж нэрлэдэг тийм илүү өнгөтэй цалин одоо онц сурах юм бол тэгэл 90 рубль дээр аваа явцдаг. Оюутан болгон 60 рубль гэдэг чинь тухайн үедээ зүгээр нэг одоо тийм хоол 60 копек байсан гэж бодчихвол та тэгэхээр бас боломжийн цалинтай байсан байгаа. Тийм замын зардал бүгд улс таадаг. Одоо тэр үеийн бас нэг Монгол улсыг хөгжүүлэхэд нэг тусалсан юм бол социалист орнуудад аягүй их явуулж ирсэн. Социалист гэдэг нь Болгар, Урмын тий одоо энэ олон орнуудад ингэж гадагшаа явуулдаг. Куб бас социалист орн учраас манай одоо шүдний профессорууд нэлээд нь Кубд шүдний хэмжээр төгссөн хүмүүс идэг байхгүй. За тэгээд бид нар давуу талын нэг чухал юм бол тухайн үед ингээд улс төр гэдэг нь яг ганц намын системтэй алдаанууд байсан л та. Гэхдээ ингээд намчирхаал тий. Одоо бид нар аягүй зөрчилтэйсэн байхгүй. Одоо ингээд гэр бүлийн өмнө бас Ленинградын том хүний дээд сургуулийн төгссөн байдаг да тий. Бид нар ямар зөрчилтэйсэн дарагтайгаа үзэлцээл дараагаа таны энэ болохгүй байна. Ийм юм чи ингээд үзэл таардаг байхад одоо ягаад залуучууд ингээд нам гүн болчихвол уул нартчихсан нийгэм шүү дээ гэд. Тэгэхээр тухайн үед бол бид нарыг ингээд одоо удирдлагатайгаа юм яриад ингэслээ гэд хинч бидрийг те одоо гадуурхах те энэ олон юм ярьлаа гэдэггүй тийм үед бид нар бас чөлөөтэй ингэж ярьж сурсан юм шиг байна нэг талаас. За хоёрт нь болохоор бол тэр үед бол бас яг нэг сул тал нь юу байсан гэхээр энд бол одоо сэтгүүлч мэрэгчлээ болсны нэг алдаа нэг одоо зүйл нь сэтгүүлч нар хайр найргүй эмч мэрэгчлэнүүдийн тухай бичдэг байсан. Би сургуулаад дөнгөж төгсөөд ирж байхад уулын тэр сэтгүүлч мундаг сэтгүүлч энэ одоо сэхэнд 6 хүүхэд байх боломжтой гэдэг одоо ханиад амжигтай ханиад гараад 20 хүүхэд 25 хүүхэд тоног төхөөрөмж нэмэгдээгүй, энэ тариа нэмэгдээгүй, хүний нөөц нэмэгдээгүй, нүгэн юм чинь бүр ингээ 0 орцдохгүй. Тэгээ хүүхэд чиг санаж нэг хүүхэд насаархаар басан дагчдаг байхгүй. Тэгээ өөрөө шоконд орчихсон. Тиймүүд яг тэр эмчийн тухай аимшигтай тийм нийтлэл үнэн санд чигдээл бүх эмчнэрийг баймилж эхэлсэн баг. Иннээс хойш цагаан халаатад алуурчаад гэл маш олон нийтлүүд гарч ирсэн. Ийм учраас нөгөө нэг өхрийн ивэр дарихаар 1000 өхрийн ивэр даригдаг гэдэг чинь алдааг бол тэгээ энийг ингээд сэтгүүлч олцоод энэ олон сайхан сэтгүүлчтэй 2013 онд Нью-Йорк, Вашингтон DC-д нэг сар сэтгүүл зөвөр сурсан байхгүй юу. Тэгээд хамгийн түрүүний асуусан асуулт нь одоо энэ эрүүл мэндийн сэтгүүлч нар яаж ажилладаг юм? Эмч сахилагч алдаа гаргавал гэдэг нь ёстой гэхгүй хэрвээ бид нар эмч сахилагчийн тухай ингээд олон нийтэд мэдээлэл цацгал юм бол хариуцлагыг бид нар өгдөг. Яагаад гэвэл нөгөө мэрэгжлийн нийгэмлэг холбоонууд нь яагаад ганцхан алдааг та олон нийтэд ингээд цацж байгаа юм. Энээс ч болоод итгэл алдагдлаа. Та ямар том алдаа гаргав гэл ингээд сэтгүүлч нарыг дайрчдаг юм бэ л та. Тэгээд тэнд 10 хэдэн сэтгүүлч нар 10 хэдэн одоо телевиз мэдээллийн 20 сэтгүүлч хамт яваад тиймгүүтээ нөгөө багш мэрэгчлэн бас хөдлөөд нөгөө арай олон нөгөө сэтгүүлч нараа дуудаж одоо мэдээлэл өгдөг. Та нараас олж ингэсэн шүү. Маш сайхан залуу эмчнэрийн 80 нурууг хугалсан шүү гэдэг. Тэгээд дараа нь хурж ирчээд ингээд хүмүүс сэтгүүлч нар руу ярьдаг юм байл да энэ нэг ааштай эмч байна. Энэ нэг одоо тий хүүхд маань тэрсэн өдрөө тэмдэглээ л эцтэй. Тэгээ жоохон халчихсан сахтуу ингээ атсан чи энэ нэмж үзэхгүй байна. Одоо би энийг сурвалжилж өгөөч гингод нөгөө эд чи айгүй хөрхөн над руу уцтаад энийг нийтлэх үү яах вэ гэдэг. Яагаад гэж тэн чин яагаад алдаа энэ чи энэ алдаа штэ гэд. Тэгээ сүүлийн үед харин тэд нар маань нэр учиртай юм байна гэд ингэчихсэн. Тэгэхээр давуу тал. Одоогийн оюутнуудын маань маш том давуу тал бол бидний үед ингээд англи хэл сурах гэлээ гэд юу вэ гэд ингээд мөрөдлийн маань ингэжсэн та нар хичнээн хэл сурах боломжтой болчихлоо шүү дээ. Хоёрдугаар энэ сошиалын ачаар бидний багш чинь Google
YouTube болчихсон шүү дээ. Одоо гэртээ нөгөө олон нөгөө хоол ундны хичээлүүдийг чинь тэг ингээл хараад пицца гэж өөрсдөө шууд сураад хийчихэж байгаа учраас оюутнуудтай маш том боломж нэгтчихжээ. Хоёрдугаар харилцааны хичээл гэж байсан. Бид нар л өөрсдөө алдаж онод захиулж уншиж энэ харилцааг сурахад одоо яасан ороод ирэх юм ингэж хараараа эдэр гэдэг чинь байгаа. Тэгэхээр чинь та нар бол нэг талаас аюулгүй том боломжтой ийм цаг үед амьдарч байгаа. Одоо зөвхөн хийх ажил та нар дээр байгаа ахгүй багш нар бол чиглүүл тэгээ нөгөө багш төвтэй сургалтсан үеийн өнгөрөөгөө суралцсан шинжилгаанлаа шийдсэн байна. Энийг харин бас нөгөө зөв явбал гэдэг шиг 2006-7 онд бас яг өөрхийн бодлын хүчээр Америкийн амгаахын боловсрол судлалд Америкийн нэгдсэн улсын Пенсильвани мужийн Филадельфи хотод Фермер гэдэг сургалтанд нь сонгон шалгалтанд тэмцээд Монголоос 2 дахь хүн болж сурсан байхгүй юу. 14 хоног Америкт очоод бүтэн 1 жил Монголдо одоо төслөө хийгээд миний төсөл нь болохоор юу ийсэн гэхээр эн чинь 2006 он ангаахын төслийн өмнөх сургалтанд хандлагыг заах ба үнэлэх гэсэн төсөл байсан байхгүй. Тэгээд тэр төслийг хийхэд бас нэг манай чинь ингээд хүмүүс ингэж чи төсөл хийгээ явцдаг. Гэтэл Америкийн нэг гоё юм төсөл гэж юу вэ гэдэг надад 3 профессор танилаад өгчөж байгаа байхгүй юу. Тэгээд тэд нар баг миний өмнөөс баг би санахаа. Тэгээд би хандлага гэдэгсэн. Эхлээд тэр хүмүүс хандлага гэдгийг ойлгохгүй. Ингээ манай эмч нар заримдаа ингээ сууж ядал 2 дахь хүн ороод ирдэг, гар утсаар ярьдаг гэсэн тэд нар ойлгохгүйсэн. Яг тэр тэнд нь тийм байхгүй стандарттай. Хэрвээ эмч өвчтөнтэй байл 45 минут хинч орж ирэхээргүй гэр сувлэгч орж ирэхээргүй гэр зам байгуулагдсан. Хоёрдугаар хизээч гар утсыг хувийн хэрэглээ олдохгүй пэйжертэй. Пэйжерийн дуурал үнэхээр яалтаа тусламжил ингэдэг гэд. Тэгэл энийг чинь нэвтрүүлэх гээд ингээд нөгөө багш нар маань ойлгоод нараа энийг нэвтрүүлчих юм бол маш олон улс орнд тусална шүү гэд. Тэгэл ямар ч байсан бид нар энийгээ бас тий гадаадын нөгөө хамт сурч ирсэн 12 орны 16 хүн нараа наад чи хэрэгжихгүй манай оронд чи айгүй хэцүү нөгөө бусад орн чинь хүний үгийг нөгөө шууд хүлээж авдаггүй өөрийн гэсэн арга шинтэй байдаг юм. Тэгээ Монголдо ирээд ингээд цэвэрлэгч нартай ингэж ялангуяа лекц ингээ уншихад хэлжсэн хандлага гэж нэг хэлэн цөмөрөө толгой тохиолд орны өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэр нь удам дамжсан Чингис хааны үеэс удам дамжсан биднэрт маш том ёс суртахууны өгөгдөл байдгийг гэдгийг одоо сүүлийн анзаарч байгаа. Тэр өгөгдөл нөгөө гөөмөр сэтгэл зарчлага жуудаг гэл те одоо бас хөгжүүлэх гэдэг. Гэтэл гадаад орн тийм байхгүй. Би адилхан хүн гэл өрсөлдөд байдаг юм байна л да. Тэгэхээр энийг бүр чулуу болгосны дараа дэлхийд таниулна гэсэн алсын мөрөөдөлтөд яваад та. Тэгэхээр ингээд би бол өөрөө тань ингээд семинарт сууж байсан байхгүй юу. Тэгээд та болохоор хэлэхдээ ингээд зүгээр эмч авах бол нэг өөрөө сайн эмч байх бас нэг өөр. Хүнийг ингээд сэтгэлээр нь зүгээр эмч чинь болохоор биеийн нэгдгээд бол сайн эмч нь зүрх сэтгэлээр нь эдгээгээд явдаг гэж хэлсэн. Энийхэн талаар та гоё хэлэнгөө ярьж байгаа юм. Тийм. Одоо бол яг нөгөө хүний эрх гээд сургууль одоо хувийн олон сургуулийн цэвэрлэгч илтгэжлээ шүү дээ тийм. Тэгэхээр бол яг нөгөө яг сэтгэл нь хүрээгүй сэтгэл нь яг эмч болоход зориулагдаагүй ээж аваа хүслээр ч юм уу эсвэл одоо тэр хичээл номыг унших тийм бас нэг чадамж хүнд хэрэгтэй байдаг. Ер нь бол дэлхийн улс орнуудад дээд боловсролтой болно гэдэг бол тухайн үеийн залуучуудын сайндаа 40% чадна гэдэг багхгүй юу. Бүгдээрээ дээд боловсролыг эзэмших боломжгүй гэж хэлдэг. Яг л тийм чадамж их хэрэгтэй. Эмчийн амгаахын мэрэгжил, сэлбэн мэрэгжил тэр чадамжаас илүү сэтгэл гэдэг хэрэгтэй. Одоо заримдаа манай багш нар ярьдаг хичээлд айгүй таарав. Гэхдээ асуугдах гал багш дээрээ Google ирээд багшаа асуугдъя гэж Google дээр. Тэгэл уншааг байдаг. Дахиад маргааш нэг тэг бид нар ярьдаг. Энэ ёстой сайн чулно. Ойлгохгүй байсан ч гэсэндээ өвчнийхээ төлөө Google дагаа үзтээ. Гэтэл зарим оюутнууд чи өөрөө дээрдэг алга болчтой. Тэгэхээр тэнд бол дүнгээс илүү бас нэг тийм сэтгэл хэрэгтэй болоод байгаа байхгүй. Бид нар бол төгсөж ирээд ээж аав эмээ өвгөнөр маань бас ингээд чи аягүй хэцүү мэрэгжил сонгочээ. Хэрвээ хин нэгний гомдох юм бол одоо тэр эмээ өвгөнөр чинь бурхны хэлээр яриад шүү дээ. Хин нэгэн
хүний гомдоохон бас чамд олон чиний гэр бүл ирээдүйд нүгэл олно шүү. Тийм учраас энэ маш хариуцлагатай мэрэгжил чи амнаасаа хамаагүй гаргаж хүн гомдоож болохгүй, харцаараа гомдоож болохгүй гэдгийг оюутан байхнаас сурч ирсэн байхгүй. Тэгэл яг хөө дөрвийн эмнэлэгт хурж ирээл ингэтэл жоохон хүний нөөцийн асуудал энэ төр байсан ч гэсэндээ бидний бас нөгөө өмнө хэлэхэд давуу тал нь юу байсан гэхээр энэ чимэлтийн мэрэгчлийг маш их хүн сэтгэдэг байсан. Одоо ингээл эмээ өвнөр чи та гэж хэлсэн үг юм аа ингээл айгүй гой толгоод гэж аваа. Бид нар чинь тийм амар гой хүндэтгүүлэл ингэдэг байсан. Учираас тэрэнд нь урамшаад нэг ч гэсэн нэг гомдоох гүнсэн гээд шүн төл хүртэл гинтхэн зүүдэнд нөгөө хөлт маань нуудаад амшиг санагдаад гүүгээл ингээд харчдаг ч юм уу тий. Тэгэхээр тэр ээж аваар ингээл баярлаа. Яг тэр мэдрэмжийг бид нар олж харж ирсэн учраас одоо болохоор жоох ингээд хилэл мэдээлэлээс болоод тэр цалин хөлсөн юм болоод тэр ер нь бол жоохон сул тал нь бол ер нь жоохон нэг тийм нэг зөрүүтэй юмнууд үүсээд байгаа байхгүй юу. Хууль эрх зүйг бол олон асуудлууд одоогийн залуучууд байна. Гэтэ нэг сайхан мэдээ дуулгахад гэр бүлийн найзууд олон манай мэрэгчлийн бүс хүмүүс сүүлийн үеийн залуучууд ер нь жинхэнэ эмч болоод энэ шиг бидээс сонсоод айгүй баярлдаг байхгүй. Тэгэхээр бас өөрсдийгөө магтуулгаа надад ч манай хэсэг ч юм. Тэгэхээр бас гоё юу ярьж байна. Тэгэхээр одоо ингээд эмч болон хүчтэн ингээд хоёр хүн байгаа шүү дээ. Тэр хоёр хүний зүгээс ингээд үзвэл эмчийн зүгээс яг юу хийх ингээд ямар хуу харилцаа хандлагатай байгаад нөгөө талаасаа бас ямар харилцаа хандлагатай байх хэрэгтэй юм болоо. Таны бодлоор тий. Сургуульд ирсэн цагаас нэг сайхан боломж надад олдсон. Сургуулийн ойн жилүүдээр энэ том эрдэмтэн профессоруудаа багшаарын уулзалтанд очиж 21 аймагта лекц уншиж ирсэн. Тэгээ лекц уншиж нөгөө нийгэм яг өөрчлөгдөж эхлэн гот айгүй олон эмч сувлагч нар цалингаа нэмэх гэх тийм яриа ярьжсэн байхгүй. Гэтэл анх энэ мэрэгчлүүд үүсэхдээ цалингүй байсан байхгүй. Хүний төлөө хэдий ч чиний ажил нь мөнгө өөрөө орж ирэх ёстой юм. Гэтэл манад нэг сургалтын ийм баг цалин авч байгаа юм чинь тий. Би нэг тэгсэж ажиллана гэж ууртаа гомдолтгоо ч юм уу. Гэтэл энэ цалин нэмэх гэдэг чинь шал өөр судалгааны өөр юмар дамжиж гарах ажил л да. Тэгээд яг тэндээс бид нар бол ердөө энэ нийгэмд бол эмч нарын баримтлах нэг хандлага бол тийм дүрм журм гэж байхгүй тий. Яг өөрөөсөө сэтгэл ээж аав нар хандлага гэж ярьдаггүй сэтгэл гэж ярьдаг гэсэн ингээд та нарт хэлжсэн шүү дээ. Шатангаас сэтгэл гаргаач чи нэг сэтгэл гаргаад гэрийн ажлаа гэж. Яагаад хандлага гэдэг үгийг оруулж ирсэн гэхээр боловсролын байгууллагад заах гэж мэдлэг нь юм байна. Гартаа ажилтар нэнэ. Гэтэ энэ хоёрыг хөдөлгөгч үуч нь хандлага юм а гэж зааж эхэлж ирсэн байхгүй. Тэгэхээр бол бид нар бол одоо энэ эмч хүнд яг эмчээрээ ажиллаа, хасаад өмсөн ажиллахад баримтлах маш их одоо чухал юм бол сайдын 2019 он дахин шинжилэн боловсруулсан ёс зүйн дүрм байгаа эмч эмнэлгийн мэрэгчлэн. Энэ ёс зүйн дүрмд эмч хүн ямар байх юм? Шударга энэрнгүү байх гэх ингээ бүх заалтууд нь зарчмын тэнд байгаа. Эмч эмчтэйгээ яаж харилцах, эмч сувлагчтайгаа яаж харилцах юм? Эмч одоо удирдах халтан тушаалт нь яаж харилцах юм гээд энэ ёс зүйн дүрмийн шинжилгээд бас ажлын хэсэгт нь оролцож байгаа. Энэ дүрм бол ер нь их маш тодорхой биз. Одоо бид нар бас оюутнуудаа авах гэдэг. Тэгээ яг энэ дүрм бидний бас бүр ингээд багаараа нийлж байгаа оруулж чадсан юм. Үйлчлүүлэгч буюу энэ өвчтний эрх үүргийг оруулж чадсан байхгүй. Гэтэл тэр үед хуульч нар энэ ёс зүйн дүрм батлаж боловсруулахад ороод юу яриад байгаа юм бэ? Энэ эмч эмнэлгийн мэрэгчлийн дүрм багт яагаад иргэдийн те одоо үйлчлүүлэгчийн ёс зүйг оруулж байгаа гэхээр бид нар хичнээн сайхан эмч сувлагч ааш оруулшинтай байгаа сайхан хүлээж авахд нөгөө иргэн нь ууртай эмч сувлагчаа үл хүндэтгсэн бол энэ бол ямар ч одоо үйл явцад талаар өнгөрөх юм аа. Тийм учраас бид энэ дүрмийнхээ хоёрын хоёр дэмжийн эрх үүрэг хичээд одоо үүрэг дээр нь бүр оруулж гисэн ба. Та өөрийн чинь одоо тийм эмчлэгч байгаа эмч мэрэгчлэндээ хүндэтгэлтэй хандах ёстой. Та хэрвээ тэр эмнэлэгт үйлчлүүлж байгаа бол бусдад одоо саад болохгүй хэвээр. Хоёрдугаарт та одоо энд байгаа бол хизээч одоо бусдын нэр хүндэд халдсан
болсон одоо энэ бичлэг хийх те зураг авч болохгүй гэсэн байхгүй. Гэтэл манай мэрэгчлэнүүд өөрсдөө энийг баримталж байдаг болохоор нүгэ иргэд нь энийг хийгээл ингээд тэгвэл та сайдын 900 406 тод шалыг зөрчсөн. Гэтэ би дандаа илтгэлтэй алдаа гарцсан хойноо биш ороод ирэнгүүт манай ийм дүрэн байдаг юм аа. Та энэ эмзгээр үйлчлүүлж байгаа бол эхлээд ийм байх ёстой. Та үүргээ мэдэх ёстой. Та очрол дугаар цаг товлно. Та эмч сувлагчийг маш их хүндэтгэх ёстой. Энэ хүн бол олон хүн үзсэн. Энэ хүн бас ууртай байж болно. Гэтэ таны төлөө шүү гэж. Энэ хоёр талын юм байж ижил ингэнэ гэхээс одоо заримдаа ингээд дай юм шиг одоогийн өвчтнүүд ста мухааш талцсан гэдэг байхгүй. Би болохоор алдаа бид нар өөрсдөө хүн өвтгөөрөө маш их тийм уур уцаартай болчдөг. Хайртай хүн алдчихж байгаа хүн яхаж буцахгүй болдог. Харин би монголчуудыг айгүй уужим сайхан сэтгэлтэй гэж боддог. Яг л Америкт энэ эмчтэй холбоотой алдаануудыг эмчнэр өөрсдөө бүр ном бичсэн байдаг байхгүй. Яг л ингээд 5 настай цусны хавдартай нэг одоо өвчтнийг үзчихсэн эмч өөрхийн амьдралаар ном бичсэнийг уншаад би ямар амар юм болдгийм бэ гэж бодсон. Тэгээд яг тэр эмч бүх процессыг ингээд тэр хүүхэдтэй 5 жил ажилласан байгаа. Гэтэл тэр арга гэр нь та миний одоо ганц хүүг амин авчтаагүй гэдэг тэр эмчийг амжилт хийхийг асуулаа. Дээрээс нь тэр эмчийг зүгээр байлгаагүй. Тэгээд энэ эмч мэрэгжил гэдэг ийм харгас хатуу ийм үйл явц юм уу? Яагаад энэ хүн ойлгоогүй? Мэдээж хайртай хүний алдаа дудан тасарсан байж олно гэж. Игүй амар өгчсөн байхгүй. Гэтэл манай иргэд чинь тийм биш шүү дээ. Жохон зөвлөн харилцаал эхлэнгууд яадаг үлээ баг хадаг сүв бариас тийм тэгэхээр өөрчлөлтийг өрөөсөө гэл оюутнууд та нарт энийг л ойлгох хэрэгтэй. За баярлалаа. За манай саний асуултууд болохоор манай подкастын эхний асуултууд буюу анагаахтай холбоотой таны яг профессор нарын чимэг гэж хэм байсан бэ гэдгийг мэдэх асуултууд байсан. За одоо болохоор бид нэр чөлөөт асуултууд явах гэж байна. За энэ болохоор бид нэг кейс оруулж өгсөн байна. За энэ одоо хөгжилтэй ээж магадгүй гэсэн үгнээс танаас асуухыг хүссэн юм байна. За та өөрөө ерөнхий эмч гэж бодоод за тэгсэн чинь гаднаас за ээжгүй хоёр ороод ирсэн. Ихтэй болохоор хүн одоо томоо төст өвчнөтэй. За тэгээд тийм шинж тэмдэг илрээд байгаа учраас ээж нь дагуулж очиж байгаа байхгүй. За тэгсэн чинь ээж нь болохоор за ерөнхийдөө жоохон ууртайгаа одоо мэдээж хүүхний үтсэн байгаа юм чи ээж болгоо ууртай байдаг шүү дээ. За тэгээд одоо мэдээж бид нэр чагнах хэрэгтэй. Тэгээд цэжийн найлд харуулсан чинь цэжийн нэр нь маш том хөхрөлт улаасны хэсгүүд гарч ирсэн байсан. За тэрийг нь ээж нь хараад ерөнхийдөө ээжээс нь асууж байгаа. За тэгсэн чинь ээж нь болохоор за энэ болохоор Кагой гэсэн юм хүн эмчилгээ байд юм аа. Тэр нь ерөнхийдөө юм уламжлалт төлөх. За ингэхдээ энэ зоос юм уу хавтгай металл ингээд гэлээр түрхэд халаагаад тэгээ хүүхдийг ингэж одоо улайлгсан наамаа гэж тайлбар өгсөн. Тэгэнгүүт за энэ бол ойлгочихж байгаа. Тэгээд Каго нь болохоор муу цусыг гадагшлуулдаг энэ тэрээ одоо ийм савлжлалтэй гэсэн тайлбар өгсөн учраас одоо эмчилгээ чанар үзэж байгаа. За тэгсэн чинь хүүхд болохоор өөрөө нуруунд дээр шагнуулахдаа нэлийн өвдөд уцаарлаж исэн. За энэ үед болохоор та яг ямар арга хэмж авах вэ? Хамгааллын байгууллагт одоо хүүхэд юм байна гэж хэлэхгүй эсвэл ээжтэй зүгээр л хэлээд юм болов уу? Тийм яг ийм тохиолдол бас яг тэр Америкийн нөгөө социологийн югаар сурч хахад болж исэн байхгүй. Тэгээд тэр багш маань асууж исэн. Ингээ Азийн орнууд айгүй хүүхдийг хөхнээс золтлон нэг юм аяг шиг юмтай гэж байгаа. Манай баг байхгүй. Тэгээд ийм зэрлэг яхаараа ийм болдгийг эдэр гэдэг. Тэднэрт бол тийм ойлголт байхгүй. Яад л нөгөө судастараач хүүхдээ хийлэгдэхгүй шүү дээ. Энэ бас гинтэн ингэн тэгэн гээд тэгээдгүй эн чинь ингээ хүүхдийн хэмжээр ажиллаж байгаа хүүхдэд айгүй сайн бай. Тэр хэдийг бид нар шивэр хийдэг мэдэг гэдэг. Тэгэхээр нүхэд ч ойлгохгүйсэн. За тиймүүд бас яг Мексикийн оюутны тухай тэр багш маань ярьсан байхгүй. Яасан гэсэн чинь одоо ингээ хүүхд бөөлжөөд суулгалт хийгээд эхлэнгууд эмзэгт үзүүлдэггүй. Бариач руу яваад өгчдөг. Ингээ толгойг нь барьдаг гэсэн байна. Тэгээд энэ бол та байж болох уу гэх. Гэхдээ тэр Америкийн профессор жоохон бас нэг сэтгэлгээ өөр хэлсэн л да. Зарим багш нар бол юу яриад та Европ имчилгээлийн энэ бол бүдүүлэг харах уу гэдэг ингэждэг. Анх сургуулаа төгсөж ирээд яг ингээд гүйлгээд яг тийм
ингээд бүрчгтэйхнүүд нь хоцсон хөвгтүүд орж ирдэг баг. Тэгэл бид нар ч хордлоготой гэж туслаа хийгээл ямар ч нэмэр байхгүй тийм туршлагатай юм чинь толгойг бариулаа гэх. Тэр үед чинь толгой молгоо бариулах чинь биш штэ гэдэг. Тэгээд толгойг ингээд ээж аав нь хүртэл гуйгаа толгойг л нэг бариулчмаар байна. Тэгэл хин нэг хүнээр бариулцсан гэж маргашуулсан хүүхдэн зүгээр болсон. Тэгэл би энэ уламжлалт юм бас судлах ёстой юм байна гэд тэгээд тэр үед бас энэ тарай ховор исэн учраас зүүнний бадарч гэж багш дээр очиод хүүхдийн зүүнний зүүнний курс 3 сар сураад хүүхдийн зүүнний хэмжээр 5 жил ажиллахдаа ердөө энэ энерги гэж юу гэдгийг 5 махад гэж танараас хэлэгдэрсэн тийм энэ минийгээ судлаад одоо болохоор энийг болохоор Америкт альтернатив ангах хаан гэдэг шинжилгаанаар буцагдаагүй мөртлөө эмчлэгдэж байгаа. За өөрөө ч сайн асуусан энэ тохиолдол дээр энэ бас яг Азийн орнууд юм хийдэг гэдэг лээ. Вьетнам, Лаос гэдэг юм уу те. Одоо би манайхаар нөгөө гуаша гэж ярьдаг штэ те. Одоо нургийн хүүхний салтын улаан болгоо альчдаг үстэй хураач мураач ингээд. Тэгэхээр бол яг Азийн орнуудад бол бас юм. Гэхдээ анх харж байгаа хүнд л энэ яг зодтолцсон. Ингээд халаар нүдэлсэн тэгэхээр хүн яг аймаар те. Гэхдээ нөгөө талаасаа тэр хүүхэд ингээд капляр цуцууд нь тасартлан хөвгт туяа гарна гэдэг бол ямар их өвдөлт өгсөн болоо гэж бодохоор бас яг нөгөө та нарын асуусан хүүхд хамгаалах дөрөв нь уцтмаар юм шиг тий. Гэтэл тэр эмчилгээний зарилгаар гэхээр магадгүй энэ судлагдаагүй мөртлөө хүүхдэд тусдаа энэ альтернатив ангах ухааныг бид маш их судлах цаг болж ил гэж би хэлэх гээд байна. Тэгээ учир зүгөө одоо ишээ яхаар нөгөөдөл нь бас мэдэхгүй. Магадгүй энийг те одоо хүүхдийг ингэсэн гэд нөгөө зүйл заалтаа хуулинд даахгүй бол тэр эмч ч юм уу хийсэн хүн асуудал үүсвэ. Тэгэхээр бид нар шууд хариулт өгөхөөсөө илүү судлах хэрэгтэй гэж байна. За тэгвэл дараагийн маань асуулт болохоор багшийн амьдралдаа баримтлагдаг зарчим юу вэ? Бидний хүн одоо нэг зарчимтай байдаг шүү дээ. Тийм. Ер нь бол яг нөгөө бидний чинь хамгийн гол үлгэрлэгч хүн бол ээж гэдэг. Тэгээ бидний үеийн ээж нар ч айгүй олон үг төрүүлж ирсэн байдаг шүү дээ. Одоо манайх бол ихээс долуулаа. Тэгэл ээж чинь хар үрээр тусаал хамаг хоол хувцас гунаар бүх юмыг бэлдээ гэж. Тэгэл ээж галтгаан өргөдөө мэдээж жоохон аажих юм гэсэн чинь тачигнал онход яг зэрэг сэрчдэг. Тэгэхээр миний хамгийн амьдралдаа ингээд сурсан юм бол эрт босог эрт унтах. Тэгэл бид нар ч нөгөө циркийн хажууд манай гэр байсан болоо тэр өглөө нөгөө бид нар пилээ сугалж хичээлдээ шалгалт өгдөг. Ингээ хүүхдүүд айгүй өглөө их уулзалтдаг тий. Тэгэл бид нар дугуй унаал тэр хараар явдаг ч юм уу. Тэгээд одоо бол ердөө эрт тусах хэрэгтэй юм байна. Эргээд энийг шинжилгааны үндсэлтэй нөгөө харамсалтай 1-2 дор курс ямар чухал хичээл зааж ирсэн бэ гэдгийг одоо би баг дөнгөж ойлгож байна. 1-р курс 2-р курс чинь нөгөө ус их чухал физиолог усгүйгээр халуурах гэж имэйл заадаг гэсэн ба тухайд ингээл үдчдэг дараа нь ингээл баг тийм им тарианд дуусаал юм болсон байдаг. Одоо энэ бүгдийг шинжилгааны үндсэлтэй судлах тусмаа өглөө эрт босно гэдэг бол тий нөгөө бүдүүн гисний хариуцлага арай эрт унтна гэдэг чинь гээд тэгэхээр хамгийн гол баримтлах юм бол ердөө энэ биологийн цагаар амьдрах гэдгийг бол баримтлахыг хичээж байгаа. За хоёрт нь ингээл бас ажил амьдралын олон сайхан бүтээл гэр бүл үр хүүхэд ач гэл ингээ ботход хамгийн гол аж аргал бол эрүүл мэнд гэдэг юм байна. Гэтэ социалист системийн үед бидний нэг алдсан юм ажлыг нэг тавьсан. Гэтэ азар бид нар эрүүл байсан юм байна. Би бол одоо хүүхэд гаргахтлаа нэг ч удаа энэ тариа хийлгээгүй, нэг ч удаа эмзэг тэгтээгүйгээр ээж аав маань биднийг өсгсөн. Тэр үед агаар гоёлаа, хоол гоёлаа тий. Тэгэхээр бол бас бид нар нэг талаасаа их хацтай тийм гоё орчинд өсөж тарилсан. Гэтэл ажил нэг гэл ингээ бодоод байтал гэр орон хин нэг нь өвтгөл юм бол тэр гэр орон гэл стрессчдэг, мөнгө урсаа явцдаг гэд одоо л 8-1 эрүүл мэнд. Тэгээ та бүхэн зүйлээ бас хичээлээ үрчлээд эрүүлхэн сайхан ажиллана. Өглөө цагаа угаадгүй яаж нэгэн сайхан ажилласан тийм гэдэг л үнгээд орсон. Дараагийн нэг 3 дахь юм бол айгүй их ном уншдаг. Маш их ном хөдөлтөж авдаг байсан. Хамаг мөнгөө номонд зарцуулцдаг. Одоо эргээд ингээ гэр бүлийн найзууд манай гэрт ирчээд нөгөө зарим айлаар ингээ орохоор уншдаггүй нэг баах ингээ нэг ном өрөөжтэй манай нэг ном хүү энэ ном чи амьд ном байна гэж баяр ном унших гэдэг байхгүй.
Тэгээ би хүртэл өөрөө ингээд урд нь уншсан юм шиг хүртэл номыг тэгж гүртд уншдаг юм байна. Одоо тэр номууд маань үнэ цэнтэй болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ хаврын хамгийн том ажил маань оюутнуудтай төдийгүй эмч мэрэгчлэнүүдтэй харилцааны ур чадвар гэдэг сургач дээр ажиллаж байгаа. Гэтэ энэ сургачгийн зүгээр энэ тэмдгийн орчуулга биш. Нөгөө амьдралаараа олж мэдсэн хүмүүсийн туршлагаараа алдаж онсон юмыг яаж инженеэр болгох уу гэж бодоол алхаад дараагийн нэг зарчим бол алхах дуртай. Хүн алхаж байхдаа л бодол орж ирдгийг анзаарсан. Уучин ч ханьсаа хоёлаа яах вэ гэхээр тэгээ би бас та нарт зөвлөдөг. Тэг ганцаараа алхажиг. Тэгээ гэр хідээгээр 30 минут алхадаг ч гэсэндээ яг алхаж байхад юуны тухай ярих лээ гэдэг бодол орж ирдэг юм байна. Тэгээ дээрээс нь бол ердөө харилцаа хандлага гэдэг бол ямар азар манай удирдлагууд юм чинчмийг байгуулад өгсөн. Одоо харин зөвхөн 1-2 дор курсэн биш. Төгсөл нь энэ хичээл бүр нарийн орох хэрэгтэй юм. Хатартай өвчтөнтэй яах юм? Нас орж байгаа үед яах юм? Тэгээд дараа нь хизээ хон 2016 онд Хонконгод энэ боловсрол судлаараас мэрэгжил дэвшлүүлж исэн баг. Тэгсэн чинь биднэрт 2 зүйлийг үзсэн. Нэг нь болохоор буддийн шинжилгааныг судалсан буддизм буюу ламнар биднэрт хичээл заасан баг. Турхай сарл хувцастай нэг гоо тийм гэгээлэг хүмүүс орж ирсэн байхгүй. Тэр чинь ламнарыг бас жоохон юм дээлж гэж өөрөө бододсон. Тэгээд та нарын дундаас 4 жилийн бакалавр, магистр буддийн ухаан судлах бол нээлттэй шүү гэдэг Хонконгийн сургалтанд зарлж ирсэн баг. Тэгээд бид нар бол юуг заадаггүй гэхээр нөгөө амьдралын утга учирыг анхаахын оюутнууд заадаг юм байна. Амьдрал гэж юу юм? Энэ хүн нас орохоор яах юм? Хүнийг яаж тайван замаар нас оруулах уу гэдэг тэр ухааныг заадаг юм байна л та. Тэгээд бид нар чинь нөгөө тэр үед чинь шүтээс, мүбэс гэх төрийн өмчийн 6 сургуулийн 20 хэдэн багш хамт явангууд тэггүй анхаахын их хэрэгтэй гэж тэгсэн. Дараагийн 2 дахь нэг юм нь нөгөө хандив цуглуулдаг штэ тийм. Бид нар хандив гэхээр нэг хүн өвдөөд хандив гэмлэг гэсэн юмгүй болчлаа хандив гэжсэн чинь тэр хандивын мэрэгчлэн бүр болчихсон. 20 жил би Хонконгийн эмнэлэг сургуулийг ийм өндөрлөгт хүргэсэн. Энэ бол Хонконгийн арт түмнэр гэж байгаа байхгүй. Тэгээд орж ирэнгүүтээ лекц уншингуудаа сайн мэдээ, муу мэдээ гэж байгаа байхгүй. За би муу мэдээ хийсэн эхлэе. Манад 10 жил бидний одоо удирдлаганд эмч савлагчийн удирдлаганд одоо 10 жил хорт хавтартай байж байгаа найдваргүй юм байсан ч гэсэн 10 жил бид тогтоосон энэ хүнийг. Тэгээ хүн бол нэг цаг ч гэсэн 1 минут ч амьд байх юм байна. Бид энэ хүнд чин сэтгэлээ зориулсан ар гэрийн хүн гэсэн. Манай удирдлага хөтлөгчдөр ороод одоо энэ өвчтний дээр гээд гарын бариад ямар ч хийсэн ингээд те би ингээд тэр хүн маш тааламжтай толгойн дээр ингэжсэн. Гэхдээ бид нар дийлж чадаагүй. Одоо бурхан биш учраас ингээ хорвоогийн бүсийг үзүүлсэн нь бол муу мэдээ. Сайн мэдээ нь ар гэрийнх нь энэ олон жил бидний зовлон хуваалц учраас танад $20,000 өгч гэжсэн сайн мэдээ. Бид ингэж хүнд тусалсныхаа төлөө энэ арт хүн бидний төлөө энэ одоо энэ савлагчийн шагнал цалин үстэй гэж мөнгө нэмдэг. Тэгэхээр энэ айгүй чухал хоёр санаагаа тийм ээ. Одаг үзүүлээ. За нэгдүгээр курс. За тэгэхээр та ингээд буцаад өөрийгөө залуу өөрийгөө бодож та нэгдүгээр курсын 10 жимиг гэдэг хүн ингээд одоо та ингээд тэр хүнтэйгээ уулзуулаа юу гэж хэлмээр энэ ч бас амьдралдаа ингээд айгүй олон жил явах та тухайд дэж тэгдэг байж тээ одоо ингээд одоогийн үзэл бодлороо би тэр үедээ бол гэсэн бодлоод байдаг шүү дээ. Та тэрнээсээ хуваалцвал яг уулзаад үзвэл яг юу гэж хэлмээр. Тийм. Одоо ингээд бодлохоор би та нарт айгүй харьцуулахыг боддог байхгүй нөгөө нэгдүгээр курст орж ирэх. Бид нар чи айгүй ичин хий заа хүний өөдөөс хардаггүй тэгээ нөгөө сургалт чинь яг багш төвдөө сургалт тийм сайн оюутан сурагч гэвэл нэг итгэхийн оюутныг сайн гэл тэр их мундаг одоо ингээд жоохон нэг анги автоманууд гэдэг чинь ганц гэд тэр хүүхдүүдийг дандаа ингээд буруутгах тийм нэг сургалтаар бид нар бас ингээд яасан. Гэхдээ хөвчлөлтөө олон юм байсан л да. Тэгэл дөнгөж нэг 17 та яг тэр үед бид нарт орос хэлийг 4-р ангиас нь заадаг байсан. Гэхдээ зүгээр л нэг онлын ямар зааж байгаа болохоос ш яг нэг орсуудаас харилцаж үзээгүй яг тийм.
Тэгэл ердөө чимдамаа яагаад яг манай сургууль руу нэгдүгээр сургуулийн нэг хүүхэн бид хоёлаа явж байгаа байхгүй юу. Хоёр салааг эзэхтэй бидний тэр үеийг эзэхтэй. Маадгүй нүүр ам нь ямар ийснийг би одоо айдаг байхгүй тийм нүүр амаа янзлна гэж байхгүй тий. Тэгэл ямар ч байсан ээж аавын бэлдэж өгсөн хувцсыг өмсөөл хилт аваад тэгэл дагуу юм байсан бэ. Гэл гэхдээ л одоо жоохон нэг тэр үед хичээлийг бид нар бас жоохон нэгд тавьж ирсэн юм байли. Тэр үед л яг хагас бүтэн сайн Ленинградын тэр их бүтээн байгуулалт те Пушкины хотод нь Сүрийгийн хичээлд ордог. Тэгэл хичээл орсон газраа л тайрч үздэг. Тэгэл Ленинградын тэр олон бүтээн байгуулалтыг тэр олон үзээгүй. Гэхдээ яг нэг сайхан юм бол бид нар айгүй бүжгэлдэг байсан л та. Одоо бүжиглээс ингэдэг. Тэгэхээр хэрвээ одоо би нэгдүгээр курсэнд сурсан бол ямар их юм хийж бүтээх байсан болоо гэж боддог. Гэхдээ яг цагийн юм цагтаа гэдэг. Тэгэхээр та нарт бол ямар их боломж байна. Заавалчгүй нэг удаа хэлэндээс алхаж үзэх ёстой шүү. Бакалавра төгсчээд гадаадад тодорхой хэмжээгээр бас улс орон яаж амьдраад байгаа юм, яаж ажиллаад байгаа гэдгийг харах цаг ирж ил гэж хэлэх гээд байна. Гэхдээ гадаадын орноос ах ч юм байна, ахгүй ч юм байна тийм. 2010 онд Австрийн Венагийн анагаахын сургуулийн боловсрол судлалын төвийн харилцааны ур чадрын хичээлийг яаж зааж үнэлдэгийг гэдгээр 4 сар сурахаар очиж байгаа байхгүй бас багт. Тэгээ би тийм харилцаа сурна гэж атсан чинь нөгөө багш нь ингээд надыг сандлаасаа босхгүй гараа эндээ ингээд амжчихсан тий. Айгуу тийм үл тоосон байдлаар натаа бодохгүй. Уул нь би ёс зүй жинхэнэ харилцаа хандлагатай хүнтэй уулзчих гэсэн чинь надад айгуу жоох эвгүй сэтгэл төрсөн байхгүй юу. Нэг үл тоогоо тий. Тэгээд дараа нь ингээд би чинь ингээд 7 хоног багштайгаа уулзсан юм асуувал харилцаа гэл ингээд гадаадын Европын оронд бол харилцаа ёс зүй гэдэг нь зөвхөн үүрэг юм дотоод сэтгэлийн харилцаа хандлага бол тийм бас жоохон сул юм байна гэдгийг хараад тэгээд ингээд ганцаараа хоолоо иддэг. Бид нар ганцаараа хоол идэж чаддаггүй шүү дээ. Тэгээд нэг том өрөөнд ингээд хүмүүс нь сайн нөө бичил өөрөөсөө хоолыг хасаж идчихэл ахаар нөгөө монгол хүний зангаараа тэг багчаа би энэ олон хүмүүс ингээд хамт хоол хиймээр нэг үгүй нараа үдээ штеп манайс хэмтхэн байхгүй юм. Нөгөө машин замах тэгээ гурил гээд хуушур хийж өгөх болсон. Тэгээл цагийн өмнө цуглаараа надад туслах хүмүүс ирээрээ гээд тэр хамт олон нэг 40 хүнтэй хамт олон байсан байхгүй. Тэр нэг 17-8 л ирсэн. Нэгээр нь гурил хийдэг. Тэр амьдралд анх удаа гурил хийчихэж байгаа. Гурил яаж зурдаг мэдэхгүй. Ер нь бүх юм мэдэхгүй. Тэр надад ийм мэрэгчлийн курс төгсөн юм уу ч гэж байна. Тэгээс үдээ цаагаа өгөөд тэгээд нөгөө хиттэй ингээд хэлсэн чинь манай багш маань ороод ирлээ цөмөр хоо. Үгүй ямар сонио ямар амттай юм бэ? Яаж чи өстө амархан гэл нэг нь хэлж байгаа байхгүй. Мах хийлээ, давс хийлээ, сармис хийлээ, зарим цууг хийлээ бол ингээд болоо гэл тийсэн. Цөмөрө гэртээ хийцгэнэ гэл ингэс. Тэгээд багш маань надаа арай ингээд маргаш үзэн ирсэн чинь маш том баглаа цэцэг ширээн дээр маань тавьсан загтал хийчихсэн. Би 20 жилийн хамт олныг удирдахдаа ийм баяр хөөртэй харах гэж байгаа байхгүй юу. Тэд нар чи яг тустай ингээд ингэсэн. Тэгээд нараа чамд маш их баярлалаа гэд. Тэгээд дараа нөгөө надтай зөвөр сайн уу гэж мэдлжсэн нөгөө тий багш нар идраа хийсүүд өчигдөр хуушур хийсэн чи аимшигтай юм болсон. Нараа ингэ юу дутсан гэсэн чинь хаад сэтгэл дутсан шүү дээ. Сэтгэлээ хийсэн юм уу гэдэг яа. Инээдтэй хэмжижсэн. Тэгэхээр манай монголчууд, оюутнууд, залуучуудад ямар их авьяас чадвар бидний нэг үлээгүй юм байна. Би тэр 98 онд хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ очиход би өсчин болсон шүү дээ. Тэнд нэг хүүхдээ үсийг засуулахад $10. Тэр чи харин мэдтэй. Өстө өсний машин аваад өстө өснийг ингээд хараад тэр өсчин болчих. Ердөө бүх мэрэгчлийг тэнд ингээд сурангууд манай багш нар хүртэл гайхаад та нар энийг яаж заалгасан юм гэхээр тэгэхээр монголчууд бид нарт маш том боломж байгаа юм байна. Одоо л оюутнууд маань энийг ингээд тийм үн цэнтэй байлгаж чадах юм бол ялангуяа манай анхаахын салбарууд тэр дундаа оюутнууд байна. Их идэх санаачлалтай ажиллах юм бол энэ уужим сэтгэлтэй хүмүүс та нарыг төгсгöd ингээд зэлтрээ тийм жинхэнэ юмч надад тусалсан л гэл ийм л тийм мэдрэмжийг л харахыг хүсэж байгаа.
Тэгэхээр та ингээ хэрвээ дахиад ингээ бүр залуу иргөө буцаж очиад анаахын мэрэгчлийг сонгохгүйгээр өөр мэрэгчлэр сонгож суралцах байсан бол яг юу сонгож суралцах байсан бол Тийм би хүүхд тахтаа нөгөө бидний үе бас их нэг бодлын гоё үе исэн гэсэн шүү дээ. Цирк дөнгөж байгуулагдаа. Тэгээд одоо энэ циркчин Норос самбуу эдгээр ингээд сургуулаар явж хүүхдүүдийг мост унуулдаг байхгүй. Тэгээд дугуйландаа авдаг гэсэн байхгүй мост унуулаад циркчин болох байхгүй. Ингээ охтууд нь бүгдээрээ ингээд нугараал тэмдэн. Дараа нь спортын гимнастикаар аяг хичээлдэг гэсэн. Тэгээд би хүүхд тахтаа ер нь циркчин болъё гэж боддог. Манай ихчээс загтал ирээд чи циркчин болох юм байна. 25 наснда тэтгэврт гарнаа. Өө чи хөгшин наснда тэтгэврт гарах юм чинь болж л юм шүү дээ. Би чи 10 настай байсан юм чинь 25-ыг би хөгшин гэж бодож байсан биш үү те. Яг тийм миний мөрөөдлийг ингээд ахтаад үгүй энэ бол тийм юугүй гэж надад чинь би баг уйлж дуулаад Оросд циркийн сургууль явж ирсэн байхгүй. Тэрэнд нь ингээд эхнийхээр тэнцчихэд ээж аах нь зөвшөөрөхгүйсэн байхгүй. За тэгэл яг хаа дараа нь бол ингээл гимнастикаар хичээлээд ер нь одоо ч хүртэл янз бүрийн бүжиг мужгийн дууланд явах дуртай болсон. Дараа нь яг энэ сургалтаа ингээд мэрэгчлээ маш их ингээд ажиллаад 20 жил сахилчийг шатлсан бакалавраар Америкийн системээр бэлтлээ, магистр болголоо, доктор болголоо. Одоо тэнхмийн маань манай энэ шав доктор дэд профессор энэ цэцэг маань удирдаа тэгээд ингэжээд л эргэцэн орчин дээрэс нь олон алдаанаас болоод тэр нь нөлөөсөн нэг юм дөрөвдөг засаглал. Өөрөөр хэлбэл өдрийн наран гэдэг кино. Тэр энэ донд мэрэгчлэн гэж үг гарч ирээд сахилчийг үл тоогоод тэгээд бид нар энэ киногоо зогсоог чи энэ кино ч улмаар мундаг жүжигчтэй маш гой зураг авалтай гоё кино 50 ангит кино шүү дээ. Энэ кино мөртлөө яагаад ингэж аа гэтэл тэр зөвлөг хийдэг. Тайвширцгаа одоо танаас сахилч юм ч болоод төгсөн гэд бидний нөгөө сургуулиар ингэж хүчин дэвжих шаардлага байхгүй болсон. Тэгээд нөгөө олон багш нар 3 дугаар ангигийн удирдлага гэдгээр үе нараа энэ нэг л болохгүй байх гингууд санаандгүй надаа сэтгүүл зүүн дээд сургууль гэдэг хаяг гарсан байна. Тэгээд би 2013 онд зохиомж сэтгүүл зүүн сургуулийг 4 жилээр бакалавраар төгсөж сэтгүүлч болоод үндэсний телевизэд 1 жил ажиллаад одоо 1-р сургууль телевизтэй хаяа зочноор хөтлөх сэтгүүлчээр ажиллаж байна. Тэгэхээр нэг талаасаа бас мэрэгчлээ олцсон баад явж байгаа. Нөгөө талаасаа зүгээр миний хүсдэг нэг мэрэгчлэн би бүжигчин байх байсан гэж айгүйх боддог байхгүй. Тийм учраас магадгүй би мэрэгчлээ сонгох гэсэн бол хэрвээ тэр үед одоо энэ окторгон биелгээ шиг тий яг жоохон нэг сул тал нь социалист системийн үед нэг Оросын нөлөө их байсан учраас энэ болон ардын урлаг гэдэг байхгүй. Нурч болж ирсэн байхгүй юу биелгээ тий би биелгээ байхгүй. Хоёрт яг энэ бие биелгээ, яруу найраг, шүлэг би одоо шүлэг хийх уншдаг гэсэн. Бид нар 10 жил хичээжлүүлдэг гэсэн баг. Айгүй шүлэг уншдаг гэсэн. Тэгээ Австрид очиод харин нэг санаа олж авсан нь өнөөдөр хичээлийг тоглооны аргаар заах. Энэ шүлэг, яруу найраг, бүжиг, дуу хөгжим, хөөми, манайхны 3 дахь бимби эднэр чинь тархины саачлалтаас чөлөөлдөг. Энэ бол эмчилгээний жор юм а гэдэг ийм санааг тэр Австраас олж ирээд олон сүсийн багш нартаас мэдээлэл хуваалцаад арай цаг нь олоогүй юм шиг байна. Тэгээд нөгөө задгаа цагаан хүмүүн төрлөختөн гэсэн одоо аяг магадгүй та нар юм ч болцсон байна. Жоохон гарчин суул юм уу? Жоохон амар нэг хүмүүн төрлөختөн 3 удаа бүжиглээ. Ингээд заах юм шүү дээ. Тэгэхээр яагаад ингэдэг вэ гэхээр нөгөө хүний тарих, хөгжим, бүжиг, хөдөлгөөнд дунд хүн өвчнөө бодохгүй энэ үед л эдгэрдэг гэдгийг дэлхийн өнөөдөр яриад эхэлсэн учраас бид бол энэ анхаахын боловсрал, сүлгэн боловсрал маш том эргэлт хийхэд суурин байгаа эцтэй бие биелгээ хөөми за тэр юу гэ саяхан нэг суманд очсон чинь нэг хамаатны хүү маань аймгийнхаа дэмбэний гаргаж байгаа. Тэр тарих бол маш их хөгжсөн байна. Одоо ингээд дэмбэ хуруу муруу хийхээр яаж тоолоод амблаа те. Ингээд байгаа эцтэй тэр хүний тарих тийч хөгждөг юм байна. Тэгэхээр бид энийг бол одоо оюутнуудтай
харилцааны ур чадрын хичээл дээр жоохон хөндөөлээ та нар маань санаа Сургууль нэгтгэж. Жоо тэгээд жоо хийдэг боллоо. Баярлалаа. Тэгээд аваадсан чи тэгж үзгэл. Тэгээд найдлан том чинь имжлэг найдлангийнхаа ангийнханд бид нөгөө фотокор хичээл авдаг байхад за одоо ингээд гадаадад олон жил амьдарсан. За энэ хүмүүст одоо ингээд шүлэг яруу найраг уншуулъя гэд миний нутаг те би хаан төрөөвэй гэж оюутнууд ингээд баг болсон. За энэ ингээд эх орноос сонсон байна. Миний нутгийн одоо энэ одоо бадгийг уншуулна гэдэг. Айгүй хөл ингээд жаг бичиж эхэлжсэн баггүй юу? Гой сонсогдчих. За тэгэхээр одоо ингээд бидний бараг сүүлийн асуултууд маань яваад байгаа шүү дээ тий. Та ингээд одоо эцэстэн гэж хэлэхэд ингээд яг залуу үедээ тий ирээдүйн эч нартаа ч юм уу тий ингээд ийм байгаарэ миний зүгээс та нарт өгөх зөвлөгөө болохоор ийм байна гэх ингээд тэр хийх үг байвал. Тийм найдлан нөгөө сургуулийн маань удирдлага дээрээс нь активч одоо лавсран багш маань эдгээр санаачлаад оюутан хөгжил хөтөлбөр гэдгийг би болгосон шүү дээ тий. Тэгээд нэг яасан юм бид оюутнуудаа хүн имжлэгийг заачжээ. Гэтэл хууль эрх зүйн мэдлэг, эдийн засгийн мэдлэг, удирдан зохион байгуулалт санаачлах мэдлэг, өөрийгөө эрүүл байгуулах мэдлэг, үлгэрлэгч авах мэдлэгийг заагаагүй юм байна гэж дөрвөн дэд хөтөлбөр гаргасан шүү дээ. Нэг их оромж байх, тэг хөдөлмөрч байх, үлгэрлэгч байх, эрүүл авьяаслаг байх гэдэг. Тэгэхээр та нарт бол хийх ажил асар их байгаа байхгүй. Өнөөдөр Бизанс акцаа гэхээр бид нарт тав тухтай одоо хүмүүсийн та нар намын санд орсон унтдаг өрөөд заасан маастай. Оюут байхад манай ээж аав нар ярьдаг байсан ш. Би чи хичээлээ унших юм хятадтай номоод ирлээд унтвал та тэгвэл ном чи гэж авчих аа тэр. Америкт хүртэл номын сан нэг хүүхдүүд нь унтчихдаг байхгүй юм тэнэг айгуу гоё. Яг нь ном дотор унтна гэдэг нь бас нэг энерги болж байгаа юм та тий. Тэр шиг тийм тав тухтай орч оюутнуудад маань хэрэгтэй юм байна. Энэ дээр судалгаа хэрэгтэй юм байна. Тэгээ үлгэрлэгч оюутнууд дэд хөтөлбөрийг хариуцаж явахдаа 8-1 хуулийн мэдлэгээс гадна эрүүл өөрсдөө байх хэрэгтэй юм байна. Стресстэй жолгоно. За дэлхийн тул багшийн хөгжил айгуу чухал гээд бас энэ сургууль дээр 14 он багшийн хөгжлийн суурийг тавьж бас багшийн хөгжил хариуцах хөтөлбөрөөр ажиллаад багш нартай энэ problem based learning гэсэн сургуулийн стратегиар 20 төгсөлт хийж өгчээсэн байна. Тэгэхээр нөгөө багш нар оюутан хоёр талд ажиллаж хамтрах ёстой. Ингийн тул багш нартай мэдээлэл өгөх тул оюутнууд маань өөрсдөө санаачилж одоо ялангуяа танаа энэ зөвлөл оюутны холбооны гэмтгүүд судалгаа шинжилгээтэй ингэж ажиллах ёстой. Тэгэл эргэцэн орчноо сайн бүрдүүлсэн, дээрээс нь өөрсдөө эрүүл байвал нөгөө саруул ухаан эрүүл бие орчин гэдэг шиг саруулаас гэсэнийг шинийг санаачлах юм бол Монголд бол маш том болно. Гадаадын хүмүүст тэгэх Монголд ирэхээр л би эрхчлээ мэдэрхээ. Монголд ирэхээр л би ямар их бизнес юм. Тэгээд бас сэлгэн ухаанаар за өөр Монголоос анх удаа доктор хамгаалсан нэг шавнаа нараагш энэ хөрс чинь алт биш үү? Зүгээр л ингээл цацчихад бүх ногоо урах юм биш үү? Тэгэхээр бид нар чинь тэрийг хийж эхлэхгүй л байгаа байхгүй тий. Тэгээ Монголын төмс ямар амттай Монголын мах гэл ингээд идэх нь бид бол ердөө зүгээр л боломж зүгээр л мөнгө бол хажуугаар л орсож байна. Мөнгө авъя гэхээсээ илүү боломжийг шүрчих юм бол та нар бол хожны өдөрстөө тий. Манад өвчтөй хүн Монгол хүн алга бүгдээрээ ирүүлээ. Гэхдээ бид цалин санхүүгийн хэрэгчлээтэй одоо би дэлхийгээр аялж гэх хэмжснэр төрөн гэдэг цаг удахгүй ирнэ л гэж итгэж байгаа шүү дээ. Баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдөр маань подкаст инфо ингээд дуусчих. Ерөнхийдөө л нэг цаг болсон байна. За тэгээд манжин багштай талархаад жижигхэн бэлэг хэлсэн байгаа. За баярлалаа. Тэгээд манай инфо подкастыг явуулж өгсөн цагийн турш ярьсан тань үнэхээр баярлалаа гэж хэлье. За Үнэхээр үнцэнтэй зүйлүүдийг ярьж өглөө. Энийг сонссон хүмүүс маань их юм мэдэж авах бах. Ер нь ингээд цааш цаастаа гэсэн энэ подкаст маань ингээд хадгалагдаад байдаг болохоор яг одоодоо биш ирээдүйд 12 жилийн дараа гэсэн хүмүүс сонсох бах, сонсоод суралцах бах гэдэг бид нэр үнэхээр ихтэй. За тэгээд өнөөдрийн подкастын нэг үзэн төрлөө баярлалаа. баярлалаа.